танд орой минь төргий. Өнөөдрийн маань дэгжин зүрх нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр нэвтрүүлгийнхаа өмнө танд захим хаягуудыг танилцуулж өгөөд эхлэе. Манай вебсайт маань www.md1 дундуур зураас radio.com гэсэн хаягтайгаа бас өнөөдөр танд хүрч байгаа Mongolian Diaspora Internet Broadcasting гэсэн захим хаягнаас Facebook-ийн хуудаснаас гадна Facebook-ийн маань нэр Mongolian Diaspora гэсэн нэртэй байгаа. Хэрэг та бид нэрөө имэйл явуулах юм уу эсвэл хайртай хүмүүстээ мэдчилгээ хүргэхээр том файл явуулах гэж байгаа бол md1radio@naver.com гэсэн имэйл хаяг руу захиа бичээрэй. Бас бидэнтэй мессенжерээр холбогдох боломжтой шүү. За өнөөдрийн болоод өмнөх нэвтрүүлгүүдийг та давталтыг үзэхийг хүсвэл YouTube руу ороод MD1 зай аваад радио гэж бичих юм бол та нэвтрүүлгийн маань давталтыг англиар нь үзэх боломжтой байгаа. Тэгэхээр та бас чөлөөтэйгээр хүссэн үедээ бас хүссэн хүмүүс рүүгээ шеэр хийж болохоор, лайк хийж болохоор Facebook болоод YouTube сувгийг бид ажиллуулж байна. Тэгээ сайн байна уу? Сайн явж ирөө. За сайн байна уу? Та бүхэндээ орой мэндийг хүргэе. За таньж байгаа хүмүүс нь таньж байгаа. Харука маань нөгөө анхны 7 гэдэг шиг манай дэгжин зүрхийн анхны гишүүдийн нэг байгаа. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэгт оролцсон маань тэгээд анхны үеэ бодвол ямар байна? Сандарч байгаагүй байна. Үгүй сандрал алгаагүй. Тийм гэхдээ эргээд нэвтрүүлэлтэд орно гэсэн чинь за одоо би юу ярих бол те надаас юу асуух бол гэсэн нэг тийм одоо өөр бусад хүмүүстэй ярилцдаг гэсэн бол энэ удаад би өөр ярилцлага өөх болчиход байна шүү дээ. Тэгэхээр за би юу ярина гэсэн нэг тийм бодлоод бол байлаа. Тийм. Тэгээд ер нь нэвтрүүлэг маань өнгөрсөн 15 оны 12 сараас хийсэн байгаа. Тэгээд ер нь бараг 2 жил болох гэж байна. Энэ хугацаанд ч гэсэн Арукигийн маань хийжсэн бас бусад дэгжин зүрхийн эмэгтэйчүүдийн маань хийжсэн уран бүтээлийг маш олон газараас хүмүүс үзчихсэн байгаа. Тэгээ бас сэтгэлдээ хуваалцаад үнэхээр хэрэгтэй юм хийж байгаа шүү гэж ярилцчихсэн. Тэгээд дашрам бас үнэхээр сайн байсан шүү. Өнөөдрөөс эргээд ингээ уулзаад маш баяртай байна. Баярлалаа гэж хэлмээр байна. За энэ өмнө бас үнэхээр маш их баярлалаа. Одоо яг эргээд дурсгад 15 оны 12 сард дэгжин зүрх нэвтрүүлэг яг одоо ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдтэй, за хүүхдүүдтэй бас ингээд ямар нэгэн байдлаар мэдээлэл хүргэх, за ингээд эмэгтэйчүүдээс ярилцлага авах, эсвэл хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгөх ийм одоо чиглэлээр одоо нэрийг юу гэж өгөх үү гэж ямар нэр өгөх үү гэд ингээд эхэлжсэн Тэр үеигээ бодвол одоо яг 2 жилийнхаа нүрийг үзэх чинь ихэд маш олон одоо нэвтрүүлгүүдийг хүмүүст хүргэсэн, бас танил болсон байгаа. Тэгээд диаспора гэдэг шиг одоо дэгжин зүрх ч гэсэн одоо диаспора болж чадсан нэг одоо улс орноос хүмүүс үздэг болсон тэгээд нөгөө холбогддог болсон болохоор одоо нэг талаас айгу брэнд болсон байх гэж би бодож байна. Хүмүүс ингэж асууж байна. Үгүй дэгжин зүрх цохилж байгаа үсттэй гэж хэлээ. Надад гоё сонсогдсон. Тий, надад бас яг тэр өнгөрсөн нэвтрүүлгээс яг би нэг дэгжин зүрх одоо яг энэ зүйлээр цохилж байна гэх тээ. Тэгэхээр энэ зүйлийг бас ингэ ботсон чинь нэрээ тийштэй дэгжин зүрх цохилнтай мэдээ. Тэгэхээр зүрх цохилж байгаа зүйл бол хизээч зогсоогүй байна гэсэн. Тэгэхээр дэгжин зүрх бол цааш маш олон дугааруудыг хүргэнэ. Тэгээ миний хувьд ч гэсэн хоёр дахь хүүхдээ гаргаад тэгээд одоохондоо төр ажилласаа завсарласан байгаа ч гэсэн үргэлжлүүлээд дэгжин зүрхээрээ та бүхэнтэйгээ бас эргэж уулзах болноо. Тэгээд өнөөдрийн хувьд ч гэсэн ингэж нэвтрүүлэгт оролцож ярилцлага гэж уулзж байгаадаа би маш их баяртай байна. Тэгээд хоёр хүүхдээ хийж болоод айгүй завгүй болцсон. Тэр завгүй үедээ ч гэсэн ингэ цаг гаргаж аваад маш их баярлалаа. Ер нь нэвтрүүлгээ эхлэхэд хүүхд төрөлөг байсан шүү дээ. Тийм тэгээд анх эхэлжсэн дэгжин зүрх тэр үеэр ярьжсэн ярианы сэдв за голоор нь хүүгээ төрүүлээд бас хийжсэн. Одоо тэгээд хоёр хүүхэдтэй болсныхаа дараа хийж байгаа ингээд ярианы сэдвүүд ч гэсэн нэлээд өөр болж байгаа. Чамд ямар санагдаж байна? Анх одоо ямар сэтгэлээр нэвтрүүлгээ эхэлжсэн бэ? За 15 оны 12 сард гэх юм бол ерөнхийдөө том хүүгээ олцсон байсан. Тийм тэгээд хүүхэд нэг одоо гидтэнд одоо би жирэмсэн боллоо. Би хүүхэдтэй боллоо. Миний гидтэнд хүүхэд бүрлдэж байна гэх мэдрэмжөөр дараа нь төрөлтийг давах өөр, за хүүхдээ өсгөх өөр, за хүүхдийг яг нөгөө төрөөд ингээ хүүхдээ харах бас нэг өөр байдаг л та. Бүх үе ингээд аягүй давтагдахгүй өөр байдаг учраас тухайд хүүхд гараагүйсэн болохоор ингээд олон зүйлийн учраас амжуулаа. Тэгээ дүнгэж ээж болж байгаа болохоор гиз тамраагүй хахад л ингээл алхаа гიშгэ намдлаг боллоо те. Миний хөвлөд хүүхд манд байгаа шүү болгоомжтой идэж явах зүйлдээ ингээл анхаардаг, юу үзэж харах уу? Мэдээж үзэж харж байгаа мэдээлэл авч байгаа бүх зүйл ээж хүн яах ёстой, хүүхдээ яах ёстой те. Юу бэлдэх ёстой, төрхийн өмнөх бэлтгэл ажил гээл те. Ерөөсөө ингээд үе өөр байсан. Тэгээд одоо хэрэгээ харахад би хоёр хүүхэдтэй болоод ингээд маш их одоо
цаг хугацаа хурдан байна. Их зүйлийг хажууд нь сурж ин анжуулж байна. Тийм. Тэгэхээр ачаалал нэмэгдэж байгаа ч гэсэн тэрийгэ дагаад хүн тэр ачааллыг даах чадвартай болж байгаа болол гэж би одоо бодоод байна л да. Дарга ухаан бас олж байгаа тийм. Ерөөсөө нэг тийм хүүхдийн чинь зан характер бүх байдал өөр болохоор ингээд тухайн үед хүн нэг өөрчлөлтөөс нөгөө өөрчлөлтөд ингээл ороод цогцоол яваад идэх юм байна. Амжуулаад яваад идэх юм байна гэж би харж байна. Тэгвэл одоо энэ чи ингээ хүүхдтэй боллоо. Тэр дундаас чам шинээр би бас одоо арга ухаан байж тээ. Ээж баснаасаа хойш би энийг ингэж хийдэг болцсон шүү. Тэрэндээ өөрөө ч гэсэн яг тийм бүх би амжилтдаг болчихж гэх юм уу те. Надад тийм өөрчлөлт гарч ий гэсэн тэр зүйл зөндөө байдаг байл нэг нь хаалцвал. Ерөнхийдөө бол одоо юу гэдгийг хүүхдтэй болно гэдэг эмэгтэй хүний хувьд асар том хариуцлага, асар том хайрыг мэдэрдэг. Тэгэхээр ерөөсөө энэ толгой оюухан байнга л ажиллагаатай байдаг. Тэгэхээр нэг зөрөөд би хүүхдтэй одоо хоолыг аваач өгөхдөө бүх бэлтгэлийн ингээд хажууд нь хийцэн л байдаг байхгүй. Тэгэхээр нэг дор олон зүйлийг амжуулцдаг болцдог нь л одоо юу гэдгийг би зүгээр очиод нэг ус өгвөш, усныхаа хажуугаар одоо ус нь ингээд асгарчихгүй гэдэг алчуурыг авах гэхээр нэг зүйл дээр маш олон зүйлийг ингээд зэрэг бодож тэр үйлдэлүүдийг ингээд зэрэг хийдэг болдог юм. Жишээ нь одоо ээж биш байгаад би хүндлэнгийн одоо хүний хүүхдийг одоо ингээд очиод хооллох угжих гэхээр зөвхөн угжийн барайл очино. Гэтэл ээж бол угжийн аавна, хажууд нь алчуурыг аавна. За тэгээ хажууд нь угжаа уухгүй гэж аашлах юм бол за нэг одоо нэг аргалах тэ дуртай нэг бичээний ч юм уу чихрийн ч юм уу бариад очиж юм. Ерөөсөө ээж хүн маш олон тийм зэрэг тэр толгой тарих ажиллаж идэг. Тэрийгээ дагаад бүх үйлдэлээрээс л ингээл бүхэл юмыг амжуулж идэг юм байна гэж би одоо өөр дөрөө ч гэсэн тийм өөрчлөлтүүд маш их харж байна. Одоо л ингээ ээжэд үзэж байгаа бол миний ярьж байгаа зүйлүүдийг би сайн илэрхийлж чадахгүйсэн ч гэсэн ойлгож байгаа. Өнөөдөр ээжүүд нэг тиймэрхүү олон чадвартай. Тэгээ ингээ харахад би бас ганцаараа байхад хийж чаддгүй байсан зүйлүүдийг ээж хүн хийж чадахгүйсэн ч гэсэн ялцчгүй хийх хэрэг болдог. Нөгөө эмэгтэй ээж болон эмч олно те багш олно гэх нэг хүүхдийн хүмүүжүүлнэ. Тэгэл ингээд олон талын мэрэгжлийн хүн л болчт юм ба шүү дээ. Эмчж олж байгаа шиг те. Яшаа үед нэг малгай өмсөө яг олон малгай ярьжсэн шүү дээ. Яг нэг анх нэвтрүүлэг хийхэд тэр одоо нэг сошиалаар яваад байдаг нэвтрүүлгийг цацж авах тэр бас аягүй сонирхолтой ээж гэдэг хүн бүх мэрэгчлэр эзэмсэн тийм л хүн байдаг те. Их хүн болоод. Тэгээд ерөнхийдөө маш их өөрчлөлт хувь хүн дээр ч гардаг юм байна. Олон зүйлийг хүн сурах ёстой юм байна. Ялангуяа хүүхд хүмүүжил дээр бүр илүү сонирхолтой. Ерөөсө хүүхд хүмүүжүүлэх биш өөрөө эцэг хүмүүж таарж байгаа байхгүй. Тэгээ хоорондоо нөхөртөөгөө ингээл хамтал яг сум сураал явдаг юм байна. Тэр маш их л өөрчлөлт орж ил гэж би хараад байна. Ер нь явандаа ч гэсэн тэгэл хал 3 4 өгт болох юм бол бүр их чадвартай өөрчлөгдөж тийм өөр болох юм шиг байна. Ер нь тасралтгүй нөө нэг хүүхдлээс сурна гэдэг шиг хүүхэд болгон нас болгон дээр нэг онцлог гарч ирдэг шүү дээ. Тэр болгонд нь бас дагаал ээж аавнаас суралцаад арга барилыг нь олоод хүүхд болгоны зан авир өөр юм чинь тэгж байгаа ах тэгэж бодлоо. Тэг ерөнхийдөө яг тийм л байгаа л да. Хүүхдийн зан характерт оруулна, идэж дуртай юм байна, дургүй юм байна. Тэгэхээр хүүхд бас нэг өөр эрэгтэй хүүхднийх өөр байх жишээтэй тиймэрхүү. За ер нь бас яриулал нэлээ их юм байх шиг байна. За тэгээд ер нь болохоор яг анх ээж болоод тэр сэтгэлээ хуваалцчихсан шүү дээ. Нэвтрүүлгээрээ. Тэгээ ер нь яг жирэмсэн болоо би ээж болтой гэж бас аягүй гоё зарлж ирсэн. Тэгээ ингээд гоё мэдээд олгонаа гэж байгаа тэр дорн задлаг бас нэг зүйлэн зарлж ирсэн шүү дээ. Тэгээ одоо болохоор яг ихтэй хүүхд хүмүүжүүлж агаад охин хүүхд гээд өөргөө ярьлаа шүү дээ. Тэгэхээр яг одоо үзэж суугаа бас гадаадд ойролцоо төрсэн том охинч бай тэгээд хөөчөө ингээд хоёр өөр хөөсний хүүхдүүдийг өсгөж яхад энэ дээр нэг анхаарах хэрэгтэй юм байна ч юм уу. Тэгээс л яг хүү дээр энэ зүйлийг сурч авсан ч юм уу. Ээж нартай хэлмээр байдаг. Энийг өстө хэлж өгмөр санагдсан ч юм уу. Тийм зүрсгэл төрдөг болчтой юм шиг л шүү дээ хүүхдтэй ээж нартай хэлж өгмөр. Тийм зүйл ярьдаг. Ерөнхийдөө ингээд ээж алцгаар одоо анх одоо яг нөгөө төрхийн өмнөх бэлтгэл одоо бэлтгэлтэй төрөхөд надад юу хэрэгтэй вэ? За үлгий хүүхдэд тэртэй памперс за ингээд биентэй ингээд харшлахгүй бүх зүйл гэл ингээд баг багаар судлаад өөрөө ингээд нэг нэгээр аваад эхэлж байхдаа юм битүү хамгийн анх одоо би ингээд хүүдээ бэлтжижсэн юм. Одоо ингээд охинтой бэлтжижсэн хувцсны хувьд өнгөний хувьд л ингээд ялгаа орж ирж байгаа жишээ нэ тий. Тэгээд эрэгтэй хөхт ерөнхийдөө нэг тийм одоо өсөх болгондоо нэг тийм гоё хөргөө эрэгтэй хөхний бадрун тийм жинтэй идэх ухах нөхөр одоо ингээд охинтой болсон чинь
бас айгүй өөр байгаа юм л та Өөр ингээд мэдрэмж. айгүй хөөрхийн тийм охин хүүхэд чинь тийм яг би нэг охин шүү гэсэн шиг нэг тийм туйхан, ууйхан гэдэг нэг тийм ингээд тэгээд арчилгаан ч гэсэн их өөр байдаг. Одоо ингээд яг төрөөд 2 сар гаруй болцсон байхад яг өнгөрсөн жил төрөөд бас 2 хүүгийнхээ одоо 2-3 сартай хад ямар байсан блэ гэдээ эргээд зургийг хараад тэгээ эмэгтэй хүн чинь айгүй сонио төрж үдсэн юм үдчихэд дараа жилийн дараа би дахиад жил дараалал нь төрж байгаа хэрнээл бас нөгөө юмнуудаа мартцсан байгаа байхгүй юу. Тэгээд яг хэлж захин гэхээр бас яг сайн санахгүй л байна да. Гэхдээ ерөнхийдөө одоо эргэн тойронд байгаа найз нөхдөдөө ээж болоогүй найз нөхдөдтэй юу зөвлөдөг гэхээр төрхийн өмнө ийм хэрэгтэй байдаг шүү. Энийг аваарай гэд зөвлөдөг. Тэгээд заримдаа хүн ээж болчоор нөгөө ингээд яг тийм хэрэгтэйгээ бас мэдхгүй харсан болгоно авах гээд илүү их одоо санхүү санхүү зарцуулах гэдэг ийм сул талууд байдаг. Мэдээж баярлж байгаа хүүхдээ сайныг авч өгөх зөв сайн боловч эргээд харахад хэрэглэхгүй эсвэл одоо хит их тийм хараад гой санагдаад айгүй их юм аваад санхугаа бас зориулсан. Тэгээ дараа нь хэрэглэхгүй юм зүйлүүд бас аягүй гардаг юм лээ. Тэр тал дээр эргэн тойрон одоо найзуудаа л их зөвлөж ин л да. За наа чи хэрэггүй шүү гэл те. Энэ үед юм ийм байлээ шүү гэд ингээд аягүй их зөвлөдөг л одоо болоод байгаа. Гэхдээ мэдээж өөрөө ч гэсэн одоо эргэн тойрон төрүүлээ ээж болцсон эсвэл 2-3 хүүхэд гаргацсан хүмүүсээс мэдээж зөвлөгөө авч байгаа. Асууж мэдгүй юм асууж ингээд эмэгтэй өрөөсөө яг л тийм л байдаг юм лээ. Мангаал эргэн тойронд яг нэг хүрээллээсээ за танаа хот юу идэж гин юунд дуртай байна гээл те мэдчихлээ. Тэгээд яг энэ асуултыг асуусан шалтгаанаас сүүлийн үед Солонгост одоо гэр бүл болж байгаа залуучууд их байна. Тэгэхээр гэр бүлээ зохиогоод хүүхэдтэй болоход юу юун дээр нь анхаарах хэрэгтэй гэдэг. За Солонгос талаас гадаад хүн гэлтгүй Солонгосоос одоо нийгэм тал дээр, эдийн засаг тал дээр тусалж байгаа дэмжлэгүүд юу байдгийг тэрийг нь яаж авдیں۔ Жишээлбэл үрхийн эмнэлэг гэхэд яг Монгол тгшээ яваад шууд очиж болдог ч юм уу. Эсвэл одоо тэрнээс жирэмсэн болохоор үнгүй авдаг витамин ч юм уу тэг гих мэдчлэн нэг мэдээллүүдийг бас мэдхийг аяг хийж хүсдэг бас өөр эмгтээчүүд асууж исэн удаатай. Тэгэхээр би болохоор надад ямар ч юм туршлага байгаагүй ганц хоёрхан сонсч исэн зүйл байсан болохоор ингэж чамайг одоо 2-2 хүүхдийн гэдэг төрүүлсэн болохоор ер нь эмнэлгийн хувьд ямар байдیں۔ Тийм тусламж дэмжлэгийн хувьд ямар байдаг юм бол. За ерөнхийдөө Солонгосын хувьд бол та бичиг баримттай бол эхний ээлжинд за даатгалд хамрагдаж чадаагүй бол одоо би охид бүсгүүчүүд ээжүүдээ хэлж байгаа даатгалтай хамрагдаараа даатгалын систем нь бол маш одоо сайхан үйлчилдэг. Тэгэхээр таны визний статус ямар байгаас шалтгаалаад та сард ямар төгрөг төлөх вэ гэдг нь одоо хэдэн мод төлөх вэ гэдг нь цаанаас мэдээлэл өгдөг. Тийм болохоор эхний ээлж нь даатгалтай хамрагдаараа даатгалд хамрагдвал маш хөнгөлөлтэй байдаг. За хоёрд юу вэ гэхээр за бичиг баримтгүй ч гэсэн хүмүүс байна. Пуганса буюу одоо эрүүл мэндийн төв газар байна. Дүүрэгт байдаг учраас тэр дүүрэгт очиж жирэмсэн болсон бол та эхний үеийн одоо полио хүчлийг өнгөө 2 сарын одоо уухыг авах боломжтой. За 16 7 хоногтойгоос төмрийн бэлтгэлийг өнгөө өгнө. За энэ бол ямар ч хүнд те гадаад хүн Солонгос хүн бичиг баримттай баримтгүйг л шалтгаалan. За тэрний дараа вакцинууд байна. Вакцинуудыг эрүүл мэндийн төв бас өнгөө хийж үйлчилдэг. За гадаад иргэний үйл хүүхдүүд авах хугацаанд дотор хийлгэх бүх одоо эмчилгээ юунуудыг болохоор ерөнхийдөө вакцинуудыг Пугансад хийж үйлчилдэг. За бусад газруудад мэдээж даатгал одоо энд хамрагдаж чадаагүй тохиолдолд эмнэлэгт үзүүлэх боломжтой байдаг. Тэгээд ерөнхийдөө мэдгүй хүмүүс бас анх одоо Солонгос руу амьдарч байгаа одоо хүмүүс байгаа болохоор энэ мэдээллийг бас ерөнхийдөө цаашдаа дэлгэрүүлж авахыг хүсвэл мэдээж холбогдож болно. За тэгээд төрсний дараа тэрнээс гадна анхааруулж хэлэх эмнэлгүүд бас үнэхээр төрх эмнэлгүүд яах вэ гэж асуудаг ээжүүд бас их байдаг. Тэгэхээр таны хэвлэлдүү хүүхэд чинь одоо хэвийн өсөлттэй одоо бодож байгаа тохиолдол мэдээж ойрхон байгаа. Одоо жижиг эмэгтэйчүүдийн эмнэлэгтээ төрөх бол боломжийн бөгөөд бас нөгөө үн төлбөрөө дараа гайгүй байдаг. Мэдээж яг эмнэлэгт ямар нэгэн бол одоо хүүхдийн ураг маань ийм байна, тийм байна гэх ямар нэгэн одоо эмчийн одоо хяналт одоо юу гэдэг нь одоо эмчнэр тийг зөвлөх юм бол та их сургуулийн эмнэлэгт яваарай гэх юм бол их сургуулийн эмнэлэгт очиж төрөхтэй улсын том эмнэлэгт төрөх боломжтой. Тэр нь мэдээж арай төлбөр мөнгөний хувьд арай үнэтэй байдаг. За тэгээд даатгал хүмүүс гэж асуудаг бас бичиг баримттай хүмүүс яах вэ гэхээр улсын бас нөгөө юм эрүүл мэндийн одоо нөгөө эмнэлгүүд бас айгуу дайчгүй хувийн эмнэлэг одоо л үнэ төлбөр нь бас гайгүй байдаг шүү гэж зөвлөмөр байна. Тэгээд
Энэ мэдчлэн яг өөрийнхөө сурсан мэдсэн зүйлүүдээ бас ингээд нэвтрүүлгээрээ дамжуулж өгөхөөс гадна хэрвээ дараа би одоо бас ажилдаа орсон тохиолдол ч юм эсвэл яг манай Монголын диаспора гэсэн Facebook хуудасаар та холбогдоод бас асуух юм бол тэг ерөөдөө бид нар мэдээлэл өгөх одоо боломжтой гэж би бодож байна. Тийм ер нь энэ тал дээр бас туршлагатай болчихлоо шүү дээ. Аха. Тэг ер нь бас монголчууд заавал эмэгтэйчүүд гэлтгүү, ээж нар гэлтгүү нэг өөрөөсөө өөрийгөө онцлоод өөрийгөө эмчлэх гэдэг нэг хандлага үүсдэг монголчуудад. Тэгээ тийм болохоор заримдаа нэг орчуулганд явахлаарэ ахын доо, эгчийн доо гэж байгаа л энэ өвдөө ингэж байгаа л надад баг ийм өгөөтгөө гэж хэлгээд өөрийгөө онцлаад тийм өөрийгөө онцлоод одоо баг ийм авъя гэж эмчтэр орж байгаа хүмүүс байдаг аах. Тэгэхээр ээж нарын хувьд одоо магадгүй үнэтэй санагдсан тохиолдол ч юм эсвэл одоо санаа зовоод ямар нэгэн өшөө одоо хяналт өшөө шинжилгээ хэрэгтэй гэх тохиолдолд эмчээгээ одоо маш сайн дагах хэрэгтэй байдгүй эсвэл эсрэгээр нь юмыг яаж мэдээ олон эмнэлгээр явах тохиолдол ээж нарын дунд байдаг бол ер нь найз нар дундаас энэ талаар юу гэж бас ярьдаг вэ? За ерөнхийдөө яг уу ингэдэлтэй хэрвээ яг тухайн хандж байгаа эмнэлэгт чинь таныг зөв онцлоод та оншоо мэдээ тань одоо эмчилгээ чинь танд таарж байгаа тохиолдолд тууштай нэг эмнэлэгт явах нь айгүй зүгээр байдгийг. Үгүй болвол одоо үхсэн эмийн одоо эмчилгээ танд таарахгүй тохиолдолд та эмнэлгээ эмчээ солиод үтснээс айгүй зүгээр байдаг. Тэр эмнэлэг дотроо. Тийм эмнэлэг дотроо эмчээ сольж болно. Үгүй болвол мэдээж бүр болохгүй энэ эмнэлэг надаа энэ одоо эмчилгээ болоод эм надад таарахгүй байна гэж та үзэх юм бол өөр эмнэлэг бас сольж болно. Миний хувьд одоо ингэдэг л хүүхдүүд одоо ханиад хүрэх ямар нэгэн байдлаар гизүүдэх ийм тохиолдолд одоо эхлээд эмнэлэгтээ очино хэд оног эмээ аваа нэмчин хяналтандаа нэмчлэгээ өгөөд миний хүүхдэд хэр үр дүнгийн өгж байгаа одоо 23 хоногт харагдана шүү дээ. Тэрнээс шалтгаалж хэрвээ таарж ивэл тэр эмнэлэгтээ тууштай би үйлчлэгийг хүсдэг. Тэгээд нөө зангаа мэднэ гэж миний хүүхдийг одоо яахад яадаг гэдгийг бүх зүйлүүдийг эмч өөрөө мэддэг болоод ирэх үед яг тэр эмчтэй даатгаад одоо ингээ те дараа нь ямар нэг юм манай хүүхд ингэчлээ тэгчлээ урд нь ирсэн учраас бүх одоо нөгөө эмнэлгийн бичгүүд нь тэнд байгаа шүү дээ тий одоо өвчний түүхтэй. Тийм болохоор нэг эмнэлгээ аягүй дагнахын зүгээр байдаг. За том хүүгийнхээ хувьд одоо яг нэг эмчтэр нэг эмнэлгээ дагнадаг. Ягаад гэвэл одоо яг нөгөө эмчин өвчтнөө мэдэрдэг, өвчтний эмчнээ мэдэрдэг гэдэг яг тэр тим одоо нэг харилцаанд бий болцсон. Охиныхоо хувьд одоо дөнгөж 2 сар гарантай болохоор 2-3 эмнэлгээр ингэж явж ийн л да аль нь таарч ийн тий эм тэгээд тэр чин эмчийн арга барил гэ тий. Тэгэхээр миний хувьд бол манай ээжүүд найзуудын хувьд ярьж байхдаа тэгдгийн. За нэгэнт одоо хүүхд эмчилгээ таарад эм таарж явах тохиолдолд нэг эмнэлэг тууштай авсан дээр юм байна. Тэгээд яг эмч хүүхдээ мэдрээд эхэлж байгаа учраас тэгээд мэдээж зөвхөн эмнэлэг эмчэд наадахгүйгээр хүүхдүүд эцэгчүүд маань бас хүүхдүүдэд нүг гэртээ бас аюу сайн одоо эмчилгээ одоо заавал эм уухгүйгээр хүүхдүүдэд нөгөө арчилгаагаа сайн хийх ёстой болов уу гэж би бас аль талаасаа тэгэхээр зөвхөн одоо эмчэд найдна гэхгүй. Гэхдээ Солонгос орн бол бас их сайхан л да эмчилгээ сайхан учраас энэ дагаа дээр хүүхдээ сайн үзүүлж харуулж авах эмчилгээ түргэн шүүх авах боломжтой гих зүйлүүдээр давуу тал маш их байдаг болохоор надад үнэхээр одоо сайхан байдаг. Тэгээ би энд ямарсаа 2 хүүхдээ төрүүлээд авсандаа маш их баяртай байдаг шүү дээ. Бас миний нэг анзаарч байгаа юм хэрэг сайн лав мэдгүй л байна л да лавтай. Монголд байгаа хүүхдүүдийг одоо л энд байгаа хүүхдүүд арай илүү одоо эмнэлэгт үзүүлэх тоо нэх байгаа юм шиг ялангуяа вакцины хувьд. Бэсэгээл вакцинд хариу ингээ Монголд болохоор би байгаагүй бас бага насны хүүхдүүдийн дэргэд байгааг болохоор хэлж мэдэхгүй байна л да. Тэгээ Монголын тухаас хэр мэдж ийн энд байдаг ээж нарыг бас сонсохоор янз янзын одоо вакцинууд ч юм уу үйлчилгээ тийм арай их байна уу ямар байна? Вакцин бол яг их бага гэж байхгүй. Ерөөсөө л яг хүүхдийн тэдэн сартаад хийх, тэдэн настаад нь хийх гэх вакцины хувьд үсээ хүүхдэд ингээд тодорхой байдаг. Тийм болохоор вакцины хувьд одоо Монголд байгаас ийм өөрчлөлттэй байна гэх нь одоо тийм зүрх бол байхгүй. Гэхдээ Монголд ингээд одоо тодорхой хэмжээгээр хэсэг байж байгаад энд ирээд одоо вакцинаа өргөжлүүлээ хийх хүмүүс анхаарахад юу вэ гэхээр нөгөө Солонгос вакцин нэршлүүдийн ингээд заавал орчуулсан хувилбараар нь Солонгос одоо хүмүүс эмчнэр олон одоо эрүүл мэндийн төвд хандахтаа манай хүүхд өдийг хүртэл ийм вакцины хийлгсэн гэдэг орчуулга мэдээллийг маш сайн ингэж үнэн зөвөр авчирж ээж тэрийг тулгаж ээж хийхгүй бол хүүхдүүд вакцины давхардах ч юм уу те ямар нэгэн болохоор ийм зөрөө буруу үйлдэл гарах магадaltaй учраас тэрэн дээр анхаарах ёстой болоо гэж боддог. Тэгээд Солонгосын уур амьсгалын хувьд мэдээж Монгол орныг бодвол
нөө чигшилтэй учраас жоохон хүүхдүүд ингээд ойр орхон ханаа төрөх тэгээд нөө цэцэрлэгт явдаг хүүхдүүд ингээд нэг нэгээс ханаад авах ийм зүйлүүд ихэд болохоор ойр орхон эмнэлэг явах тэгээд эмч яадаг вэ гэхээр үзүүлсний дараа мэдээж олон хоногор юм өгдөг. Яг тухайн хүүхдийн жин одоо нөхцөл байдалд тааруулаад бие байдлыг тааруулаад нөгөө 2-3 хоногийн одоо реакшн гэдэг нөгөө нөлөөлж байгаа тэр юуг нь харж ээж тийм эхний 2-3 хоногийн л юм өгөө. Тийм олон хоногор өгөхгүй. Тэгээ за 2 хоногийн дараа энэ өмнөгийг уулгаж байгаа та ирээрээ тэрний чинь дараа хүүхдийн байдлыг харж байгаа. Дахиад имийг өөрчилж болох эсвэл одоо шууд өргөжлүүлээд өгөх үү гэдэг. Тэгэхээр энэ бас нэг талаараа тийм болохоор нөгөө ээжүүд солонгос ойр орхон имлэг яваад байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тийм. Тэрнээс нэг 7 хоногийн юм өгөх гэсэн баг ялангуяа бага сартай нэраа тийм бага настай хүүхдүүдэд бол 2-3 хоногийн им өгөөд тэгээ байдлыг харж агаад тэгээ дахиад ирээрээ гэж зөвлөдөг. Тийм байх нэ. Харин ер нь миний зүгээр хувийн ажиглалт байсан л та. Тэгээ Монголд ихээр би мэдгүй ч гэсэн ер нь баг жоохон дээр айгүй их имлэг яваад идэм байна. Тэгэхээр одоо эмчилгээнд байна уу эсвэл хүүхдүүдийн биеийн байдлаас болж гэнэ үү гэл бас асуумаар байдаг гэсэн би. Тэгээ нөгөө сая бас жага маань өрхийн имлэгийн тухай асуусан л та анх бас би энэ өрхийн имлэгчийн сар болго ирээл өөртөө л хүүхдийн хэмжилт хийгээд биеийн байдал ямар байна гэд Монголд бас тэгдэг л дээ. Тэгэхээр энд тийм юм байдаггүй. Тэгээ заавал яг нөө сард нь одоо би яг хүүхдээ хайж өсөж бодож байгаа мэдвэ гэд энэ дээр бас яг ингээд эргэлзэжсэн ямар сони юм бэ ягаад өрхийн имлэг гэж байдаг юм болоо гэж бодчихсон. Тэгээд одоо бол яг солонгос хүмүүс бас гайхчихж магадгүй тийм би хаана хандах хэвээр юм. Тэгэхээр эрүүл мэндийн төв дөрөө сар болгоо вакцина хийлгэж очихдоо л хүүхдийн өсөлт хэмжилтээ хийлгээд одоо эрүүл байж байгаа үгүйг ингээд тодорхой хэмжээний тийм эрүүл мэндийн төв дээр хийх боломжтой. Үгүй болол нөгөө имлэгээр очиж яг өсөлт боёжлтыг түүнээс одоо гэрээр ирээд одоо яг байна эсвэл тий байхгүй эсвэл бид яг гараал гэрийн үдэнд тэгээд ойрхон өрхийн имлэг байна гэсэн ойлголтоо бол энд биний одоо мэдж байгаа бол байхгүй. Гэхдээ ерөнхийдөө сарын вакцин хийлгэхдээ өөрөө очиод ягаад гэж болно үзүүлээд ингээд бичүүлээд хянаад явж болно. Бас за 3-6 сартад үед нэг удаа хүүхдийг яадаг л да эрүүл боожж ийн үгүй гэсэн шинжилгээг бас авдаг ийм зүйлүүд эсвэл ойд ингээд 2-3 удаа юм авах зүйл байдаг. Тэгээ Арукагийн минь Солонгост гэр бүлтэй болж байгаа. Бас гадаад 2 хүүхэдтэй боллоо. Ер нь гадаадд хүүхэд төрүүлээд гэр бүлтэй болохыг нь ямар байна? За мэдээч хаач гэсэн одоо хүүхэдтэй болоод гэр бүлтэй болохыг амт сайхан зүйл дээ. Энэ бол сайхан зүйл. Ер нь төлөвлөж байсан уу? Гэ бас төлөвлөгөө байсан. Солонгост ерөнхийдөө би сургууль солиод төгсөөд эдийн ярийн хугацаанд байх юм байна. За одоогоос тэгтээ нэг 3 жилийн өмнө 4 жилийн өмнө юу гэж ярьдаг байсан бэхээр за 30 хүрэхээс өмнө нэг хүнтэй суугаад нэг 2 хүүхэд Солонгост байхдаа гаргачих юмсан гэсэн ийм зүйлийг бас найз нөхдөдөө ярьдаг байлаа. Тэгээ ингээ эргээд харахад 3-4 жилийн өмнө ярьжсэн зүйл одоо биелэлээ болсон байна. Мэдээж би одоо Солонгост амьдарч 2 жилийн өмнө сургуулаа төгссөн байгаа. Тэгэхээр Солонгосын одоо имлэг те орчин сайхан учраас энд одоо төрөө хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд байхад бол надад бол маш сайхан байдаг. Тэгээд ер нь бол давуу талууд маш их байдаг. Тийм тэгээд тэгтээ бол бас хэцүү зүйлүүд бол байгаа л да. Гэтэ мэдээч одоо нөхөр маань тастаад тэгэл ерөнхийдөө Солонгосын бас нэг эрүүл мэндийн тогтолцоо юм уу систем бодлого бүх зүйл юм тийм одоо хүмүүстэй гэсэн тийм одоо хүрцтэй байдаг. Тэгээд манайхан шиг одоо нэг имлэгийн одоо хүн ам ихтэй ч гэсэн имлэг хувийн имлэг улсын имлэг одоо хаач гараад л ихэд имлэгд одоо маш их байдаг учраас миний хувьд надад энэ зүйл маань аюу давуу тал учраас би Солонгос төрөөд энд байгаадаа одоо их олзуурхдаг л да. Тэгээд олж авч сурсан тэгээ одоо идэж ууж байгаа хэрглэж байгаа одоо хүүхдүүдэд ядаж жимснээс ихсүүлээд эрүүл зөв одоо хоолт би хүүхдүүдэд хооллож байгаа юм байна гэсэн тэр сайхан давуу талууд бол мэдээж гадаад байгаагийн хувьд бол давуу тал маш их байдаг. Тийм тэгээ орчин нөхцөлийн хувьд ч гэсэн тэгээ мэдээж хэдийгээр гадаадд байгаа ч гэсэн бид энд үрд мөх байхгүй хэзээ нэгэн цагт их орондоо очино. Тэгээд давуу талуудын хувьд ярил маш их байдаг. За тэгвэл Арука маань ер нь он дараалаад хүүхэдтэй болсон байгаа. Тэгэхээр ер нь он дараалаад хүүхэдтэй болох
ямар байна? Ер нь гэр бүлтэй болоод бас өрөөхтэй болоод аягүй гоё байгаах те. Бас ингэ даваа тал зөндөө байна гэж ярьлаа. Бас тэрний хажуугаар амаргүй байгаах гэж бодож байна. Тэгээ энийг бас яаж давж яа ялгаагүй бас гэртээ ингээд нөхөр нь ажилдаг ч юм уу сурдаг ч юм уу те. Хүүхдээ хараад байж байгаа ээж амар байгаах. Тэгэхээр бас яг энэ гэр бүлүүд зориулаад бас өөрийнхөө нууц биш бол гэр бүлийн тухай бас жоохон дэлгэж өгөөч. За миний хувьд яг жил тараалал яг төрсөн тий. Тэгэхээр мэдээж яг одоо нөгөө бага насны хоёр хүүхэдтэй л амаргүй байдаг. Тэг мэдээж одоо хүүхэд хайрыг мэдрүүлээд тэг гэр орон дүүрээд тэг одоо сайхан хайр дулаан орчмыг мэдэрдэг ч гэсэн яг одоо нөгөө хүүхдүүдийн нялх дээр зарим хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр жил дараалал төрсэн. Солонгосын хувьд бол хэцүү байгаа зүтэй гэл тэг ээж одоо солонгос хүмүүс тэгж асуудаг л та. Хэцүү зүйлүүд байдаг ч гэсэн за зарим нэг хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр одоо залуу байгаа дээрээ гаргаад одоо ингээд зэрэг өсөд одоохондоо чи хэцүү ч гэсэн чамд ингээд хэдэн жилийн дараа хүүхдүүд чи ингээд зэрэг өсөө айгүй хөөрхөн болчихно гэж ярьдаг. Тэгэхээр хүүхдүүдээс хайрыг мэдэрдэг ингээд гоё байдаг заримдаа хэцүү байдаг зүйлүүд маш их байдаг ч гэсэн нэг талаараа нөгөө нөхөр маань маш их тусалдаг. Тэгээд хүү маань одоо хөдөлгөөнд ороод дөнгөж ингэж байгаа ч гэсэн нөгөө нэг насны зөрүүтэй хүүхэд чинь нөгөө дахиад дүүгийн өөрөө хүүхдлэн болохоор дүүгийн хөхүүлэх ч юм уу дүүгийн тэрж хаад өөрөө бас тэрүүлмээр эрхэлмээр үед байдаг. Дүүгийн хөхүүлж хаад ирээл налаал хэвцдэг тий. Тэр үед хүүхд том хүүгээс өрөвдөн. За тэгээд заримдаа бол яг ингээл зэрэг хүүхд ингээ хоёулаа уйлал эсвэл нэг нь хоолоо нэг нь эсвэл яг мөөмөө идэх гэл ийм үед бол заримдаа бүр амар хэцүү санагдана. Яа гэл тэгээд нөхөр байхгүй үед ингээл ажилтаа үед яг тэр хэцүү зүйл оройт үед тэр үед ингээд заримдаа бол яа гэж байгаа чи бүр ингээд орилмоор санагдах үе байдаг. Тэгтээ нэг талаараа бас яг ойрхон төрсний нэг давуу тал нь юу гэхээр нөхөр маань маш их надад тусалдаг болсон. Хэрвээ ганц хүүхэдтэйсэн бол би өөрөө нэг хүүхдээ бол аваад гээд одоо хоолж унтлаад бүх зүйлийг хийгээд боломжтой гэсэн. Одоо яг хоёр хүүхэдтэй л ачаал нэмэгдээд ирэнгүүт нөхрийн оролцоо маш их болсон. Энэ бол надад нэг талаараа маш их давуу тал санагдаж байгаа л да. Нөхөр одоо үгүй яг нөгөө нэг хүүхдээ л хариуцаад авсан байгаа юм л да. Тэгээ манай хүү ч гэсэн том маань одоо яг нэг аавын хүүхэд олцсон гэдэг шиг ерөөсөө орой ингээл онт цаг болоход одоо ээжтэйгээ зуралтай тийм заавал намайг байхгүй бол унтаж чадахгүй гэсэн асуудал нэг талаар байхгүй болсон. Яг тийм сурцсан. Тэгэл одоо аавтайгаа унтъя гэл тэгэхэд л айгүй өөрхөн яг ингээд өрөөндөө орондоо ороод яг хамтдаа унтъя нэг намайг даах нь ингээд дагаад авахгүй болсон. За тэгээд нэг авааштай зүйл нь гэр бүлийн одоо хүүхдээ хүмүүжүүлэх, асрах, сувилах, за мөн гэр орны ажил миний нөхрийн оролцоо маш их болсон. Миний ажлыг хөнгөлж өгөх, намайг бас ямар нэгэн байдал хүүхдээ өсгөхөд одоо бухимдахгүй, стресстгүй байх те намайг надад депресс авахгүй байх тэр нөхцөл бололцоог нөхөр маань надад тусалж байгаагаараа энэ бол надад маш их давуу тал болж өгч байгаа. Тэгээд энэ дашрамд бас би одоо хоёр хүүхдийнхээ эцэг те хайртай хандаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Маш их тусалж байгаа, дэмжиж байгаа. Тэгээ яг одоо ч гэсэн ингээд энэ ярилцлагын өгөөр сууж хахад хүүхдүүдэд хараад те энэ байдлаар надад одоо миний хийхийг хүсэж байгаа одоо миний хийж байгаа зүйлд надад тусалж нэг талаараа хүүхдүүдэд харж өгч байна гэдэг надад маш их том хөрөнгө оруулалт хийж өгч байгаа учраас би маш их баярлагдав. Тэгээ энийг би айгүй давуу тал гэж найзуудтай би ярих дуртай. Тэгээ мэдээж хүмүүс ингэдэл ажил дараалан төрөл хэцүү байгаа үстэй. Тэгээ ядарч байгаас хоёр хүүхдээ хараа тэгж байгаа боловч тэгээд нэг талаараа нөхрийн оролцоо, гэр бүлдэх оролцоо хүмүүжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, их нэртэй туслах, гэр орны ажилд ингээ хамтдаа хийн гэдэг бол би нөхөр маань хариуцлагаа бас ухамсарлаад өөрөд хамтдаа өөрөд явж байгааг би тэр талаараа аяга даваа талтай байгаа. Тэгээд октод бүсгүйчүүд ээжэд маань ойрхон төрнө гэхээс бити санаа зовоорой л гэж хэлэвэр. Тэгээд тэр үеч нь хариуцлага нь хамт өөр хүн байгаа шүү дээ. Даваа талууд бас байгаа. Ядардаг ч гэсэн тийм. Тэгэхээр тэр тал дээр бол бас аливаа зүйл хоёр талтай хэцүү зүйлүүд байна амьдралд те. Тэгэхээр тэрийг даваад тэгэхэд цаана баяр хөөртэй зүйлээд ирдэг учраас би бас тэгж зөвлөмөр тий. Тэгж бас хэлхийг хүсэж байна. Тэгээс нөхрийнхээ талаар маш их ярьлаа бас миний хувьд тэгээ баярлж байна л да. Би тэр хоёулаа баярлж байгаас үзэж байгаа л гэх. Тэгээд тийм болохоор яг нөхөртөө зориулаад дуртад угнаас нэвтрүүлгээ төгсгөлд зориулж болно. Тэгээд дуртад угнаас одоо шүү хэлж болно. Тийм ямар ч байсан баярлсан сэтгэлээс нөхөртөө бас хэлэнгээ
дуучин болдын уран бүтээл бол намайг хайрлаасаа гэсэн уран бүтээлийг тэр одоо өргөдөг байхасаа л ихэл сонсч байсан. Тэгэхээр энэ уран бүтээлийг бас дараа нэвтрүүлгээ үзэнгээ хамтдаа үзэнгээ бас нөхрийгөө үзээрэй гэж хэлээд тэгээд дуртай дуугийн зориулаад бас маш их баярлдаг шүү, хайртай шүү гэж одоо энэ уран бүтээлийг энэ дууг зориулахыг хүсэж байна. Тэгээ уран бүтээлийг сонсоод эргээд ирье. За тийм хамтдаа уран бүтээл сонсоод ирлээ. Танд ч гэсэн бас таалагдсан байхаа гэж бодож байна. За тэгээд нэвтрүүлгийн маань цаг нэлээд яриад байсан чи явсан байна. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд микрофоныг танд үлдээе. Тэгээд бас танд хэлхийг хүсдэг, зорьдог тэр зүйлс байгаа бол чөлөөтэй хэлж өгнө. За юуны өмнө бас ингээд нэвтрүүлэгтээ зочноор урагцсандаа төлөв баяртай намайг өрсөнд баярлалаа. Тэгээд би одоо яг ээж болоод одоо нөө эмэгтэй хүн ээж болоод одоо маш их хариуцлагатай болж байна л да. Тэгээд энэ дотор хүүхэд өсгөх хүмүүжүүлэх бол маш том үүрэг хариуцлага том зүйл байдаг юм байна. Заримдаа аюу хэцүү байдаг. Тийм болохоор миний зүгээр хэлж ярихыг хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр хүүхэд хүмүүжүүлэхэд ерөөсөө эцэгчүүд бид өөртөө хамт хүмүүжих ёстой байдаг юм байна. Тэгэхээр хүүхдээ хүмүүжүүлэхдээ бид нэр эцэг их хамтдаа одоо нэг зүйлийг зааж сургаж байгаа бол нэг нь одоо яг тэрийг биелүүлэх хэрнээ нөхөр
нөхөр нь биелүүлдэг эсвэл нөхөр нь биелүүлдэг хэрнээ эхнэр нь биелүүлдэггүй ийм байх юм бол хүүхэд бол зөв хүмүүжлэг олж авч чаддгүй мэнэ гэж би харж байгаа. Тэгэхээр зөвхөн одоо энэ нэвтрүүлэг үзэж байгаа ээжүүд, эмэгтэйчүүд гэлтгүүгээр би аавдаа бас хэлхийг хүсдэг. Бүгдээрээ хүүхэд хүмүүжүүлэхдээ тий одоо үүрэг хариуцлага ухамсарлаад яг нэг байр суурь дээр эхнэр нөхөр хоёр хамт байж зөв хүмүүжүүлээд хүүхдүүд зөв хүмүүжлийг бол өөртөө үлгэр дуурайлалаар үзүүлэх учраас өөртөө үгүй яриа үйл хөдлөлтөд нэг байцгаая тэгээ зөв байцгаая тэгээ аауд манаас хүүхэд хүмүүжүүлэг асрааж суулгахад их нэртэй тусалдаг байгаасаа тэгээ хамтдаа яг үүрэг хариуцлага ухамсарлаад өөр хүүхдүүдээ яг зөв хүмүүжүүлээсэй л гэж би одоо найз нөхөдтэй одоо залуу ээж аавуудтай ерөнхийдөө би хэлхийг хүсдэг бодож явдаг. Тийм болохоор энэ зүйлийг л одоо нэвтрүүлгийнхаа сүлд би хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд ер нь бас нэвтрүүлгийн маань дэлхийн олон оронд байгаа залуу гэр бүлүүд бас үздэг байгаа. Дөнгөж ээж болох байгаа хүмүүс ч гэсэн үзэж байгаа. Тэгээд ер нь яг гадаадд байгаа гэдэг хүмүүсийн бас нэг онцлог нь гэр бүлээсээ хоол. За Монголд бол аав ээж нь харж өгнө, дүүнэрээ тослуулна, ойрхон одоо памперсанд гараад ирэж ихэд бас гарч өгөх олдоо шүү дээ. Тийм гадаадд бол бид нар өөрсдөө гарахгүй бол тэгээд хэцүү. Тэгээд гих мэдчлэн ер нь агих олон зүйлсийг өөрийнхөө нуруунд дээр өөрөд гарцгаадаг бах тий. Тийм болохоор ерөнхийдөө гадаадд байгаа нэг тархаж сууж байгаа тархан суурьж байгаа манай монголчууд маань маш их одоо байдаг болсон тий. Олон орнуудаар одоо ингэж гэр бүлээр амьдарч байгаа, бас тэндээ суурьшаад амьдарч байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр яг сайн хэлтгэр ерөөсөө нэгэндээ л бид нар яг дэм болж чаддаг. Эхнэр нөхөр нэгэндээ хань болдог. Тэгээ мэдээж хүний нутагт хэцүү зүйлүүд байдаг. Гэр орноо сандаг. Тийм уйдхарлах өдөр хоногоодас байдаг, баяр хүртэ өдөр хоногоодас байдаг. Тэгэхээр эмэгтэй хүн бас нөгөө ээж болсноор маш их хүмүүстэй найз нөхөд болох боломжтой байдаг. Ганц би байхдаа мэдээ сайн байна уу гэж мэдэлж чадахгүй байсан үеэд одоо хүмүүстэй зөрөөд өнгөрсөн монголчуудаа зөрөөд өнгөрдөг гэсэн бол хүүхдтэй ээжийг харахаараа хүн ялтч өөрөө төрүүлээд очиод найз нөхөдийг бий болгох тэр орчныг бүрдүүлэх боломжтой учраас та өөрөөсөө эхлээсэй гэж би хүсэж байна. Хэдийгээр бид нар их орноосоо ах トゥ хамаатай сад найз нөхдөсөө хол байдаг ч гэсэн бид тэр боломжийг бас өөрөөсөө эхлэж бий болгох тэр network сүлжээ одоо хамт олоныг бий болох боломжтой гэж би харж байгаа. Тэгээд Солонгостойгоо бас яг манай энэ дүүрэгт гэр одоо ойр орчмын бас ээжүүд одоо маш олон би бас ээж болсноор олон найз нөхдөдтэй болсон. Хэдийгээр хүний нутагт байгаа ч гэсэн хамт туслах хүн байхгүй одоо гэж би одоо бодлоггүйгээр өөрөө тэр найз нөхдүүдийг тэр хамт олныг бас бид нар бий болох боломжтой юм шүү. Тийм тэгж л би боддог. Тэгээд одоо ч гэсэн бас Mommies and Babies энэ Мьомогт гэдэг тэр ээж хүүхдүүдийн маань Facebook group бол идэвхтэй үйл ажиллагаагаа бас явуулж байгаа. Тэгээд Солонгост байгаа. Тэгээд яг энэ Мьомогт амьдардаг ээжүүдтэйгээ бас хураалж чинь тэр групптаас холбогдоорой. Тэгээд бүгдээ хамтдаа бид нараас ах сэдвэр болгон уулзаж эсвэл нэгнээдээ цуглаж хин одоо мэдхгүй чадахгүй зүйлээ зөвлөж тусалж ийм үйл ажиллагаатай ээжүүд манд гоё хүний нутагт гоё найзлаад нөхөрлөд явдаг учраас би Солонгостойгоо ялангуяа Солонгостойгоо тэр Мьомогтайг амьдардаг ээжүүдийг бас урайлаад Facebook-ийн Mommies and Babies in Mьомог гэдэг англиар бичсэн байгаа. Тэгээд энэ групптаас холбогдосоо тэгээд та өөрийгөө ганцаараа гэж бас бити бодорой гэж бас хэлмээр байна. Бүгдээ найз нөхөд олоод хамтдаа бас мэддэг чаддаг одоо хуваалцаад дэмжиж явахаас боломжтой. За тэгээ сүүлийн яриагийн сонсоо надад байсаг л нэг бодогдоод байлаа. Дэм дээс ирчэндэ гэдэг. Манай Монголын сайхан үг байгаа шүү дээ тий. Энэ сайхан өгнүүдийнхаа нэвтрүүлгийг өндөрлөё. Тэгээд дараагийнхаа дэгжин зэрэг уулзлаа. Түр баяртай.